За баярлалаа. Бид нар засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бидний нөө ярьж заншснаар мөрийн хөтөлбөрийг хэлцэж байна л да. Мөрийн хөтөлбөрийг харахаар 6 бүлэг 21 хэсэг 213 тийм зорилтууд байна. Эдгээрээс харахаар 161 нь уюу 76% нь ямар нэгэн тийм хэмжигдэхүүц үр дүнгүй тийм лозунгийн шинжтэй дээшлүүлнэ, сайжруулна, нэмэгдүүлнэ, эрчимжүүлнэ гэсэн юм ерөнхий үгүүдээр өчгчээ. Одоо яг эдгээрийн нэг нь бидний одоо алдартай их ач холбогдол өгдөг ярьдаг эдийн засгийн бодлого гэсэн 3 дугаар бүлгийн 16 дугаар байгаа чөлөө төсвийн тухай. Чөлөө төсдөр ямар ахис дэвшил гарах вэ гэсэн чинь чөлөө төсүүдийн дэд үтсийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийнэ. Орчин нөхцөлийг бүрдүүлнэ л гэсэн байна. Энэ дээр яг чөлөө төс 4 жилд ажиллах юм уу, ажиллахгүй юм уу? Эдийн засагт ямар хувь нэмэр оруулж эхлэх юм гэдэг ийм тухай яг тодорхой үр дүнгийн ойлголт алга энэ дэр. Уг нь бол чөлөө төс гэдэг маш том ач холбогдолтой нийгмийн нэг том эдийн засгийн том хөшүүрэг байдаг. Тэгэхээр асуулт нь шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байдаг бах чөлөө төс маань хязаа ашиглалтанд орох вэ? Энэ дээр яг ямар үр дүн гарах вэ? Нөгөө талаараа зөвхөн нэг шүүмжлэх маягаар асуухаасаа урд над бас нэг тодорхой санал байгаа. Тодорхой санал. Ямар ч байсан чөлөө төснийг хашаа бариад одоо бараг 10 жил болоод үр дүн гаргахгүй. Одоо ингээд ийм их гутран гүйцэлтэйгээр энэ өрийн хөтөлбөрт оруулж байгаа болохоор тодорхой бодлогын өөрчлөлт байхгүй байгаа юм байна л гэж ойлгож байгаа. Харин нэг тодорхой санал болохоор ерөнхий сайд тэргүүлэх чиглэлээр экспортыг онцгой анхаарна гэсэн. Өчигдрийн өнөөдөр бүхий л асуудлуудаар би бас тэргүүлэх чиглэл юунд онцолж анхаарах вэ гэдгийг олон удаа бас сайднараас асуусан. Цахим гэдэг үг их ороод байгаа. Тэгэхээр бид нар энэ чөлөө тус бүс экспорт, цахимжилт гэдэг энэ гадаадын хөрөнгө оруулалт гэдэг энэ олон асуудлуудыг нэг сумаар 2 биш, 3 биш, бараг 4 тулаа буутах нэг тийм бодлогын боломж байгаа юм шиг байна. Дэлхийн нийтэд цахим чөлөөт бүс гэдэг ойлголт их хүчтэй гараад ирчих. Тэр тусмаа тэр худалдааны цахим чөлөөт бүс гэдэг ойлголт одоо бүр нэлээд тийм хэрэгжээд алдаа оноогоо туулаад цэгцрээд амжилттай болоод явж байгаа. Худалдааны чөлөөт бүс, цахим худалдааны чөлөөт бүс, үйлдвэрлэлийн цахим чөлөөт бүс, эдийн засгийн цахим чөлөөт бүс гэдэг ойлголтууд гараад ирчих. Тэгэхээр эдгээр нь тэнд нэг хил дээр аваачиж баахан дэд үтгц барьж, хашаа хороо татаж, дутуу ажил хийж, улсын төсвийн хөрөнгө оруулалт, татврын төлөгчдийн мөнгийг ингэж өргөө зарах биш. Одоо байгаа нөөц бололцоон дээр газрын нутгийн гүндээ тэр зөвхөн татврын зохицуулалтуудаараа тэр цахим экспорт хийх гэж байгаа компани татваргүй бараа бүтээгдэхүүн оруулж болдог, дотоодын зах зээл рүү заруул нөөттөөгөө зарж болдог, гадагшаага заруул дахиад татваргүйгээр гаргачих болдог. Зөвхөн тэр бүртгэлийн асуудал, тэр цахимаараа асуудлыг шийдчих болох. Ингүүл экспортын асуудал, гадаадын хөрөнгө оруулалтын асуудал, чөлөө төсвийн асуудал, тэр цахимжих гэдэг байгаа, цахим шилжилт хийх гэдэг байгаа асуудал маань эдийн засагт ийм том бодлогын шийдэл бас байж болох юм байна лээ шүү. Тэгэхээр үндсэн асуулт бол чөлөө төсдөр ер нь ямар бодлого явж байгаа вэ? За, 91-р микрофон дээр шадар сайд Садбаатар хариулъя. За гишүүний асуултанд хариулъя. Ер нь бол мөрийн хөтөлбөр бол энэ бол ингээд 200 дэвтэй залтаа гардаг. Энэний дараа бол засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гардаг. Тэрэн дээр тэр хэмжигдэх зөвлөө цаг хугацаа араас нь төсвийн болон гадаадын их усүр хаанаас их усүртэй байх уу, хувийн болон төрийн ямар оролцоо байх уу гэх наривчсан юм гардаг юм а. Тэр нь бол ингээд дагаад гарна. Тийм учраас зарим зүйлүүд ингээд харахад одоо жишээ нь чөлөө төсвийн 2 залт байгаа. Энэ 2 залт бол энэ цаана бол нийтдээ 16 залттай ажлын төлөвлөгөөнд, үйл ажиллагааны төлөвлөгөөнд бол ороод явж байгаа. Тийм учраас энийг базаад ингээд одоо үйл ажиллагааны хөтөлбөрт ийм байдлаар оруулж байгаа. За ер нь бол замын үеийн чөлөөт бүс бид нар ер нь чөлөөт бүс ярьснаас хойш 30 жил бараг болсон баг. За яг хууль гарснаас хойш 20 жил. 20 жил. Тийм учраас чөлөөт бүсийн одоо ямар хөө байдлаар явуулах уу гэдэг талаар бол бас ялангуяа замын үеийн чөлөөт бүсийг бол нэлээд идэвхжүүлнэ гэж бодож байгаа. Бүгд Хятад улс, бүгд Монгол ард улсын хооронд хилийн давах эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хилцээр явагдсан. Одоо их хурал дээр хилцэгдэж байгаа. Би зөвхөн
гишүүн бас мэрэгжлийн хүн эдийн засгийн хүчээс оролцох байх гэж бодож байна. Энийг бол явуулна гэж бодож байгаа. Азийн хөгжлийн банкны 30 сая долларын бас төсөл инжилээс эхэлж замын үед бүсд хэрэгжинэ. Ер нь дэд үтсийн хувьд бол замын үеийн хувьд бол зах зээлийн хувьд ч гэсэн бас нэлээд боломж нөхцөлүүд нэлээд бүрдэж байгаа. Энэ 4 жилд нэлээд агц дэвшил гарсан ийм бодиттой ажил болох байхаа гэж бодож байна. За алтан булгийн чөлөөт бүсийн асуудал 5 оноос 6 оноос хойш бол нэлээд яригдсан. Зарим нэг дэд үтсийг хийсэн. Одоо бол захлагааны хангамжийг өргөдгөх зарим нэг дэд үтсийн ажлууд бий. За цагаан нуурын чөлөөт бүсдээр ч гэсэн зарим ажлууд хийгдэж байгаа. Гэхдээ энэ хоёр бүсдээр бол бодиттой бас эдийн засгийн ийм одоо олон улсын хэмжээний чөлөөт бүс болж ажиллах ийм зүйл бол энэ 4 жил бодиттой бас харагдаж өгөхгүй байгаа. Тийм учраас тодорхой дэд үтсүүдийг шийдэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, гадна дотны хөрөнгө оруулалт татах чиглэлээр хийгдэнэ. За захим чөлөөт бүсийн асуудлаар бид нэр судалж байгаа зүйлүүд байгаа. Чөлөөт бүсийн тухай хууль тэгээд замын үед алтан булаг цагаан нуурын чөлөөт бүсийн хууль гэдэг тус тустай байдаг. Тийм учраас энэ чөлөөт бүсийн хуульд зарим нэг өөрчлөлтүүдийг оруулах асуудлаар бас 2 дахь заалтаар оруулсан зүйлүүд байгаа. Тийм учраас энэ чиглэл дээр бас тань судалгаа юу байвал хамтраад ажиллахад бас бэлэн байгаа гэдгийг онцолж хэлье. Баярлалаа.